Эндээс гар. Хурдан гар. Би яасан гэж гардгийг? Чи өөрөө гар. Ойлголоо. Чи өөрөө муухай харцаад байсан болохоор Хэрэггүй дээ. Одоо болцгоё. Шиньона. Олоод ирлээ шүү. Орой хоол хамт идэ гэж бодоод энэ нарийн бичгээс Дайжи чи ч гэсэн байгаа хэрэггүй. Тийм ээ. Тэр байна. би энд цагийн ажил хийдгийн. Хувц суугааж, гэр цэвэрлэж, хоол хийж. Нэг тиймэрхүү ажлуудыг нь Ингэж их цагийн ажил хийгээд байвал Янхаа ахтай хизээ уулзах юм. хажуугаар нь амжих байлгүй дээ. Их сайхан үнэр гарч байх чинь. Юу? Тэр байна. Жамбо кисийн эдэд явалдаа нилээ ихийг хийчихсэн байгаа. Хэрэггүй дээ би зүгээр. Хаана ундтгийг? Хоёр давхар туу. Үгүй. Тэр өөрөө. Шиньона. Хоёулаа гарыг. Би ч гэсэн цагийн ажилдаа явах ёстой. Цагийн ажил гинэ. Сайхан оллоорой. Муу янзын амтан. Энд эмэгтэй хүн дагуулж ирээд ахта яадаг байна. Хөөе, чи зүгээр үү? Яавал гэжтэй. Дунжуу бит хоёр ямар ч холбоогүй штэ. Тийм байсан ч гэсэн дээ. Найз бүсгүйгээр дагуулж ирээд ахта яах вэ? Дайжи. Аха. Тэр одоо ямар дүр зураг вэ? Өөрсдийн найз бүсгүй найз залууга дагуулж ирээд уулзаж байгаа нь Бас ямар хэрэгэ тарих гээв аа. Зүгээр л хараагүй юм шиг өнгөр. Дайжи чи дэндүү их цагийн ажил хийх юм аа. Ядардаг бах та. Амьдралын маань нэг хэсэг болчихсон. Эндхийн ажил оройтод дуусвал гэртээ харихтаа айдаг бах та. Танаа гэр хаана байдгийг? Юу? Тэр байна. Миний амьдрал газар Түрүүний байшин. Зөвшөөрлийн бичгийг авах хугацаанд хамт байхаар болсон юм л да. Түрүүн цагийн ажил Би үнэгүй хоолунд идэж хоногддог юм аа. Өдрийн 50,000 вон. Хоол идэхгүй байсан ч 30,000 вон өгч амьдрах юм л да. дайн тэгээ үдтэй. Манад их тооцоотой хүн л дээ. Дэндүү тооцоотой болохоор хоол идээгүй байсан ч 30,000 штэ. Хан дарга их гомдолтой байгаа юм байна да. юу вэ? Та мэдчихсэн хэрэггүй. Төрүүлэгээрээ. Байна. Хизээ ирсэн. Ойлголоо. Хан захирал уцаар ярьсан гэж байна. Усан онгоцон дээр үдшилэг зохионо гэж байна. Ард иргэд их хүчтэй эсэргүүцэх байх та. Амралтын газар зохиох болно. Ард иргэдийн эсэргүүцэлтэй тулгарн байж усан онгоцон дээр үдшилэг зохиох нь эрсдэлтэй хэрэг. Энд чинь л жинхэнэ удирдагч хүний шинж байхгүй юу? Би ч гэсэн тусалнаа. За, тулгацгаая.
Жинёныг өдөж өгчгөөд ирж байна уу? Түрүүн муухай харьцсан бол уучлаарай. Цаашид надад баярлаа уучлаарай гэж хэлхийг хориглож байна. Баярлаа уучлаарай гэхэд байн гуур хүргдэг байж. Ха, Чи ямар өнгөнд дуртай юм? тэнгэрийн өнгөнд харахаар сэтгэл санаа өөдрөг болдгийн. Харин та Сайн мэдэхгүй байна. Гэхдээ би чиний дуу хоолойг сонсохоор сайхан болчихдгийг. Унтж байхад чинь сэрэж гисэн биш үз? үгүй. Унтах болоогүй байна. Тантай ингээд уцаар ярьсан чинь гоё байна. Ядрахгүй байна уу? Тэгж их цагийн ажил хийчихэд үү? Нэр би морин тариулгын газраас цалингаа авсан. Би амттай юм авч үгүй. Ердөө сарын хугацаа өнгөрсөн байхад бидний дунд их юм болж өнгөрчээ. Тийм шүү. Сарын хугацаа өнгөрөхөд өнгөрсөн хугацаанд ямар байсныг ч санахгүй байна. Даажээ. Би чамд үнэхээр сайн бололтой. Сайн хамраарай. Таач гэсэн. Би ч гэсэн чамд сайн. Халзуурч хаяа. Дэндүү сайн. Тэр чинь юу гэсэн үг вэ? Чи дүлэрч юм. Өнөөдөр төв байр руу ирэх тушаал гаргачихсан болохоор сав руу урд үрээд ир. Аавынхаа үгэнд орох хэрэгтэй үстэй. Шээснэр хийхгүй маа. Чи юу хийж мэддэг болоод энэ ажил оролцоод байна. Таны хэлснээр 2 сар хэртээ загас барьж байгаад очие гэж бодож байсан юм. Гэхдээ дэндүү их үл тоомсрлоод байхаар шар хөдлөөд байна. Оо, уцаа таслана гинэ. Одоо уцаа авахгүй гэж байгаа юм биз дээ. Мөн зойлгийг дээ. Манай хүү их том болжээ. Аавынхаа үгийг тоохон байж. Миний хүү хүртэл 60 хүрч байж аавынхаа үгэнд ордоггүй юм. Бадууг тоглож явах чимээгүй байж байгаа гэж хэлсэн байх. Аава, одоо бадууг тоглож явах цаг биш шүү дээ. Би тхий хашгичаад вэ. Аав 50 байх ёстой. Мэдэхгүй байна уу? Тийм ээ, би мэдэхгүй. Миний мэдэхгүй зүйл ганц хоёроор тогтно гэж юу? Бас яагаад зүгээр байгаа хүнтэй хэрүүл хийх гээд байгаа юм бэ? Дуунжуугаас бол жамралтын газрын ажилд оронгороо эргэж байна шүү дээ. Өөрийн дураар дотоод заслыг өөрчилж, Фрэнц группээс өгсөн төлөвлөгөө тоодгүй. Усан онгоцон дээр үдшилэг зохионо гэж соо захирлын царайг харахааргүй болгосон. Би яах вэ энийг ойлгохыг хичээж тусгай үйлчлүүлэгчтэй усан онгоцон дээр үдшилэг зохиох гэж байгаа гэж хүртэл сурчилсан. Гэтэл дахиад л газраа өөрчлөнө гэж байна. Дахиад ч Зүгээрс нэг тэгээгүй байлгүй дээ. Ямар нэгэн шалтгаан. аава. Таныг ингэж байдаг болохоор тэр өөрийн дураар шийдэж байгаа хэрэг. Энэ үдшилгийг ашиглаж бүх асуудлыг шийдэх гэж байхад ийм байдалтай байж ийм байдалтай яасан ч болохгүй. Компани ажил ямар тоглоом биш дээ. Яах гэв? Юу? Ярьцлага гинэ. Тэр чи үгсэг үү? Энд нээлтийн яслын үдшилтгийг хийх болно. Энэ 7 хоногт шүү. Ажлаа бүрэн дуусгаагүй байгаа шүү дээ. Хурдан дуусаад үдшилэг зохиох туслаад өгөө. Чи үдшилтийн танхимыг ядах юмгүй чимгэлч штэ. Би урамшуулал өгөн шүү. Яадаг үлээ. Би тус олж чадахгүй юм шиг байна. Би энэ талын чимэглэл хийж байгаагүй. Энтхийн ажлыг дуусгачих бол зочдын өрөөний ажлыг эхлэх болно. Тэгдэ.
Би чам төг удчихлаа. Их л завгүй байгаа байлгүй. Гомдог үсттэй. Би чамайг ажилдаа улаардаг гэдгийг ямар мэдэхгүй биш. Санаа зовлтгүй дээ. Намайг энд байгааг яаж мэдсэн? Би их мундаг нарийн бичгтэй л дээ. Сайн байна уу? Эрэгтэй хүн рүү хамаагүй гараад аллаж бас энэж явах бол эрэгтэй хүн бүр шон байдгийн. Явж зугаалъя. Удахгүй үйлчлүүлэгчд ирнэ штэ. Би чиний өмнөөс ажиллах хүнийг дагуулад ирлээ штэ. Аха. Танд найдлаа шүү. Сайн байна уу? Сайн. Эхши чинь 3 цаг хэртэ зээлий. Зээлж ядгийн. Зүгээр л аваад явуу. Сайхан юм аа. Хүрээд ирсэн байх шүү. Хин юм. Таны мэдгүй байж болох хүн. Аха. Утасныхаа дугаарыг бичээд өгөхгүй юу? Миний утасны дугаараар яах гэв? Зүгээр л мэдмээр байна. Би утасныхаа дугаарыг хамаагүй өгөөд байдгүй л дээ. Намайг амархан ургуулдаг хүнд дургу гэдгийг яаж мэдсэн болоо? Үхэнд орж гин. Юу юм бэ? Ишээ. 짜잔. 이 다지긴 산다. Ямар вэ? Таалагдж байна уу? Тийм ээ. Удаан хийгээгүй болохоор эвгүй байсан шүү. Та өөрөө хийсэн хэрэггүй? Ой юм аа. Сэтгэл тайлгаруулдаг мод, дээр нь сэтгэл санаа сайхан болгодог Тэнгэрийн өнгөтэй сандал. Аха. Би далавчтай болчихлоо яана. Чи ч гэсэн надтай адил завгүй. Хоёулаа маргааш өглөөний 7 цагт энд уулзвал ямар вэ? Тэгвэл хоёулаа өдөр болгон уулзах нэ. Бэрчээ юу? Гараа үзүүлбэ нэг байна. Дэндүү их сорвтой л доо. Энийг 14 та байхдаа анх модны үйлдвэрт цагийн ажил хийж байхдаа бэртэж гисэн. Энийг болохоор Лос Анжелесийн Хятад хорооллын зоогийн газрын галдгоонд ажиллаж байхдаа. Хятад хороолдог гинэ? Манай ээж Хятад зоогийн газарт ажилладаг байсан юм. Хаяа очиж тусалдаг байлаа л да. Танд их хэцүү байсан байх та. Тэнгэрийн илч юм аа. Ха. Ирж байна. Та энд юу хийж байгаа? Нөгөө амралтын газрын залуу танаа гэрте байгаа гэлөө. Тийм ээ. Эйнэ. Хүснээрээ хийгнэ. Хэрэггүй зүйлч биш бол та. Сайн хийжээрэй. Мэдээж шүү дээ. Би бүгдийг судалж үзэж хийсэн юм чинь. Соо захирал чамайг энэ ажлын ачаар манай амралтын газрын нэр хүндийг өндөр төргөнө гэж байсан шүү. Соо захирал гинэ. Тэгээд ч саяхан сонингийн газараас хүн ирээд явсан. Нурдгийн ард иргэдтэй амнигтай амралтын газар ч хийнэ. Ямар тач соо захирлын хийж байгаагаар бол чиний хийснээр их нь амралтын газарт маань ихээхэн сурталчилгаа болж өгнө гэсэн шүү. Соо захирал юу юм бэ? Миний үгийг үл тоомсорж байсан байж тэрний ганц үг хэлэхээр хий гэж байгаа хэрэг үү?
Та намайг ингэж үл таамсарлаад авахар хэн намайг хүлээн зөвшөөрөх юм бэ? Хой, зайлэг минь. Энэ хугацаанд юу хийж байснаа нэг боддоо. Би юу ч хийсэн таны итгэлийг төрүүлэхгүй шүү дээ. Таны хувьд би байнга хэрэг тарьж явдаг амьтан биз дээ. Тавтан морилно уу? Тавтай морилно. Хөөе даажи, галт тогоонд ороод ир. За. Гэрлийг болохоор энд бас тэнд 3 газар байрлуулахад болох байх. Тэгээд заавал энийг энд Юу ч ярих хэрэггүй. Чогн канжаг эзэн нөгөөд явсан. Зөвшөөрсөн бичиг. Чи Чогн канжаг аварч бас эгч нарын асуудлыг шийдэж өгснийг хараад чамд итгэл хүлээлгэсэн. Тэгээд л зөвшөөрсөн гэсэн. Уучлаарай. Баярлалаа гэж хэлэхгүй байх оргоо цуцалчхал да. Энэ үгийг хэлэхгүй болгоод ярьж чадахгүй байна. Надаас болж зүдрэхгүй байж болох хэрнээ ингэж зовж байдаг. Уучлаарай. Чогн канжаг аварч үдшилэг зохиох газраа өөрчилж эгч нарын барааг авч байгаад бас өдөр болгон шар аригны газарт ажиллаж байгаад чинь баяр. Би хоригоо цуцлахгүй. Үнийг хэлэхэд урд нь дие амралтын газраас бөө мөнгө авч ирээд гарын үсэг зураг ихт нэг ч хүн зураагүй. Тэрнээс гадна амралтын газрын хүмүүс бэлчээрийн газарт ч ойртож ирж чаддгүй байсан юм. Бид нар барьж идэх гэж байгаа юм шиг дайрдаг байсан байхгүй юу? Чи ирсэн учраас л чадсан. Чи хүмүүсийн сэтгэлийг татчихээн. Хан Дунжу. Чи хэрэгтэй хүн. Чи их сайн ажиллаж байгаа. Чи гайхалтай 27 настай. Залуу штэ? Чи ч хүн магтахтаа дэндүү сайн юм аа. Тийм үү? Би 19 нас хүртлээр ингэж байгаагүй. Харин энэ хугацаанд нэлээд их юм үзсэн болохоор 25 настай том хүн болсон. Би юм яриха болий доо. Тийм шүү. Ийм үед ярих биш, дуулах хэрэгтэй. Чи гитар тоглол. Харин би дуулъя. Хөөе, болж үз. Энийг аваа. Ямар дуу вэ гэхээр миний сэтгэл яг тохирч байгаа биз? 살다 보면 그런 거지. 으흐 말은 되지. 모두들의 잘못인가? 난 모두를 알고 있지. 닥쳐! Инээчлээ. Хөөе, нэг тоглож чооч. Зөвшөөрлийн бичиг авснаа тэмдэглэх хэрэгтэй. Чи гитар тоглохдоо их гоё харагддаг штэ. Чи дэндүү хамаагүй юм аа. Болж үзье. Хөөе, нэг тоглоод өгөл дөө. Чамаас ингэж гуйж байхад.
Хоёулаа тун удахгүй бүх хүнийг зөвшөөрүүлчих нь. Чи надад итгэж байгаа үстэй? Санаа зовлтгүй. Итгэе дээ. Согтож байна. Гитар тоглож үздэг юм билүү? Хөөе. Хорооны чинь байрал буруу байна гэж хэлээ үстэй. Хаана дарах юм? Тэнэг гэдэг нь Ингэж үү? тэгж бишээ. Ингээд Ингэж тий бишгээд байгаа. 겁니다. тоглолтоо шүү. 이런 파라다이스에서 온 손님들은 흑맥주를 즐기며 예예예요. Утас. Сэрүүлэг байгаамаа. Нам унтчихсан байна. Харин тийм ээ. Анхныхаа болзон дээрээ гологдох шиг. Тавхан минут. Дарагтайгаа ийм байдлаар харьцаж байдаг. Ёс таныг халаад хайчихдаг юм билүү? Эхнэрийнхээ ээж өгсөн хоолыг идэж жин нэмээд байгаа юм байх та. Яасан ч болохгүй. Сар хэртэ анхаарал тавьчих юм бол дахиад жил давхиж чадна. Ийм хурдан дэ төртөн гаргачихвал хайр штт. Гэхдээ юм бол унаад байдаг морийг чинь яаж давхиулах гээд байгаа юм бэ? Байж болмоор мэрэж. Чи ямар бурхан биш те. Тэгэд зардлыг хэн гарах болж байна? Би гаргая. Өнгөрсөн тэмцээний үеэр авсан шагналын нөхөд болно үсттэй. Сар хэрдэ хангалттай тэс чадна. Чи ч гэсэн энэ морийг хайрлж байсан гэв үсттэй. Чи ганцаараа сайхан сэтгэлтэй ганцаараа мундаг юм уу? Чи ингэж хэтрүүлэх хэрэггүй. Чиний ийм зан морины эзэд дургүй байдаг юм. Уур хүрдэг юм. Дахиж чамтай ажиллахгүй гэсэн хүмүүс ч байгаа. Би гооч байна. Ганцхан сар. Миний морь байгаа чи яахаараа надаас гуйдгийг дахиад л хэтрүүлж байх шивдэ. Ганцхан сар шүү. Надаас юу ч гарахгүй шүү. Би нэг ч зоос өгөхгүй. Ой. Ирсний хоол идээд явал та. Би одоо томил дээр явах гэж байгаа болохоор завгүй байна. Чи ганцаараа ид. Танаа эзэн яахаараа огтхон чи өөрсгдөөгүй байдаг байна. Яах гэж тэгж хууваа. Одоо идажгийн царайг яаж харна?
Дарга. Ирдэгсэн сайн боллоо. Бүгдийг нь авчгаад өгье гэж бодож байсан юм. Ямар тач энэ гурвыг өгчихье. Зөвшөөрлийн бичиг байна шүү дээ. Манай амралтын газрын хүмүүс бэлчээрийн газарт ойртож чаддгүй гэдэг үнэн үү? Тийм ээ. Тусганы хүмүүс ямар амар гэж жаахан л ойрдох юм бол барьж идэх гэж байгаа юм шиг дайрдаг байсан юм. Дарга. Та үнэхээр мундаг юм аа. Сүртэй юм биш дээ. Ингэхэд ямар хэрэгээр ирсэн? Гар утсаа унтраач гисэн юм уу? Захирал над руу ярьж байсан. Бас юу ярьсан юм бэ? Захирал Жэжүү арал дээр ирч гисэн гэсэн. Шууд Парадайс бэлчээрийн газар руу явна гэд таныг тэнд ирээрэй гэсэн шүү дээ. Юу? Яагаад одоо хэлж байгаа вэ? Би дөнгөж сая мэдсэн юм аа. Яава. Өөрийн биеэр залгаж байх шиг нэр төрийн хэрэг байна. Одоо хаана вэ? Хаана байх вэ? Жэжүү арал дээр байна. Хөөе. Чи усан онгоцны зогсоолын зураг төслөө аваад бэлчээрийн газар руугаа хүрээд ир. За юу? Ава. Захирлыг зогсоо. Бэлчээрийн газар руу явуулж болохгүй. Яа тэгшүүлсэн зогсоо. Яагаад байгаа юм бэ? Өнөөдөр цаг агаар яагаад юм байгаа юм бол? Ойрд яагаад хүн рүү хараад байгаа юм? Юу? Би хизээ тэгсэн. Амралтын газар руу явъя гэж байхад яах гэж бэлчээрийн газар руу явах гэдэг вэ? Хүүдөө хачир бас тэр гэрийн хүнд өх бэлэг муудах вэ гэсэн дэлин гэж байна. Дунжуу ажлаа сайн хийсэн бол магтаж байл да. Магтах гэн шүү. Тэр жаахан зовж үзэх хэрэгтэй. Одоо л дөнгөж ажил хийж сурч байна. Гэхдээ л хичээж байгаа штэ. Даажигаас салж сэтгэлээ барьж чадлагүй хэдэн жилийн турш. Имэгтэй хүнээ саллаа гэд хэдэн жилийн турш ухаанаа алдаж гунийг илэх нь бахархмаар хэрэг юм уу? Тэгээд ч тэр айлын талаар надтай битгий ярьж бай. Тэр тухай бодохоор л би ундж байхдаа хүртэл зочид сэрдэг юм. Яагаад тэнд ухаан алдчихдаг байна? Арх уусандад хэрэг тарих юм аа? Идаажи, чи жоох ухаантай амьдарч үз. Идаажи гооч юу уцаавал та. Энэ бас юу вэ? Яасан энэ нарийн бичгээ? Ямар нэг аргаар зогсоо гэдээ байхад 태평양을 건너 대서양을 건너 인도양을 건너서라도 당신이 부르면 달려갈 거야 무조건 달려갈 거야 딴따라따라따라딴딴딴 хөөе. Чи яагаад утсаа авахгүй байгаа юм бэ? Ар утас гинэ? Гэртэл байгаа байлгүй? Яасан? Чи хурд нуугт. Би юм угаах хэвээр. Юм угаах чинь чухал биш ээ. Манай аав ийшээ ирж байгаа. Аав уу? Гэнэ. Танаа бэлчээрийн газар гэдгийг мэдэхгүй. Мэдвэл чи гэрте ороод хаалгаа түгжээд битгий онгойлгоорой. Ойлгосноо? Яасан чи? Дунжуу тэнд байна. Дунжуу Одоо яах юм бэ? Өхий. Хөдөлгөө сууж яваарай. Яаж амьсгалах болж байна? Ямар толгоогоо усанд хийгч хэв. Хөдөлж болохгүй шүү. Ойлгосноо? Дунжуу
Хүрээд ирсэн үү? Яагаад өхөлсч нь гарч байдаг үлээ? Өвдөө юу? Үгүй. Халуунд гүйч гисэн чинь яах гэж илэрсэн юм бэ? Амралтын газарт уулзах болох байсан шүү дээ. Харин тийм ээ. Яах гэж шээрдэг байна? Энд ирж байж хүүгийнхээ амьдарч байгаа газрыг хараад явах хэрэгтэй шүү. Гэрийнхэн эзэнтэй танилцъя. Гэртээ байгаа юу? Үгүй. Ажилдаа явсан. Гэрт хинч байхгүй. Тийм үү? Гэхдээ дөнгөж сая энд чамтай хин юм ярьж байсан юм? Хөрш айлын ихч байгаа юм аа. Юм асуусан юм явчихсан л да. Тийм үү? Би танаа гэрийн эзэн байх гэж бодсон юм. Би чиний дуртай хайчрыг авчирсан. Орцгоо. Хүн байхгүй байхад яах гэвэ? Би нэг оруулчих. Юм авгааж дуусгалгүй явжий. Харин тийм ээ. Яаралтай ажил гарсан юм болов уу? Өөх юм өгчихсэн болохоор хурдан явцгаая. Би завгүй байна. Тийм шүү ээжээ. Амралтын газар очиод ачаагаа задлаа. Чи төрүүлээд яв да. Би энтхийг цэгцэлчээд очив. Энэ хүнийг дэ явъя гэд багч чинь. Та яах гээд юм угаах гээд байгаа юм бэ? Гадаа хүйтэн байна. Зүгээр орх. Хүйтэнгийн шүү дээ. Манай хүүгийн хувцсыг хүртэл угааж өгч байхад яасан гэж зүгээр явж болох юм. Ээж нь юм угаахта сайн. Ээжээ болохгүй. Яагаад байгаа юм бэ? Яагаад болохгүй гэж? Тэр байна. Тэр Энд чи хин бэ? Бог шимэгчүү дээ. Янжаа. Ихчээ. Ихчээ ах таныг их халамжилдаг болтой царай тань гэрэлдэж байна шүү. Тийм дээ. Та ихчийг үрээд явсан ч багадна. Ихчиг хөөрхөн боловсралтай танд ч гоёдсон хүн л дээ. Ихчээ. Гэхдээ таныг ахтай гэрлэн гэх үед бид галзуурч ирэх хэлжсэн да. Одоо л амралтын газрын захирал болохоос тэр үед хараад байх ч юм байгаагүй. Дэми юм яриад л. Энэ бэлчээрийн газрын хэзэд гэж амар хүмүүс байдгийг. Тэнд сууж байгаа бүдүүн залуу энэ шар айрагны газрын эзэн байгаа юм. Тэгэд өөр нэг хүн нь нөхөр нь сөөвл рүү мөнгө олохоор явсан. Эхнэр нь бэлчээрийн ажлаа хийгээд үлдсэн юм. Янжаа чи зөвшөөрлийн бичиг авахт нь туслахад болох юм байна шүү дээ. Дунжуу ирээд гайгүй болсон л доо. Тийм ээ? байдлыг харна да. Манай тусганд хичнээн их хохирол учрууллаа да. Дунжуугийн амьдарч байгаа гэрээ эзний мэндийг мэдээд явъя гэж утсан чинь байхгүй бололтой. Ихчээгүй тэр байна. Тэр гэрээ авгаа. Их завгүй болохоор үүрээр гараад шүн болсон хойно ирдэг юм да. Тийм үү? Тийм шүү ихчээ. Би таны мэндийг хүргэчихье. Ихчээ холбоотой байцгаая л да. Тэгэ. Ой сэтгүүлж юу? Удаан уулзсангүй шүү. Явцгаая. Энд юу болоод байгаа юм? Захирлаа сайн үйлсийг олонд мэдүүлэх хэрэгтэйгээ сэтгүүлчтэйг ирүүлсэн юм л да. Соо захирлаа та ирчихээ юу? Нааша үрээд ир. Үрээд ир л дээ. Уучлаарай. Бэлчээрийн газарт оруулдаг зогсоо гэж хэлсэн байхаа. Очно гэдэг үнийг би яаж зогсоох болж байна? За, та бүхнээс бидэнд тусалж байхыг хүсэж байна. Захирал Идажитай уулзж болохгүй ямар нэгэн шалтгаан Мэдэж яах гэв? Бас яагаад утсаа унтраачихсан байдаг вэ? Та ямар гим ичгээ юу? Юунд нь угцсан? Тэднийг
цочирд нь байх гэж бодсон юм. Цочирдэн гэдгийг мэдэж гин үү? Хэсэг хугацаанд морин хариулгын ажлаа хийлгүй амар. Баларсан шүү. Өнөөдөр морин тойролгын газарт эдэн ш тийжэл ирж байгаа штэ. 세화 이거 어떻게 할까? Энийг яах вэ? Юу болоод байгаа вэ? Ажилласан болоод завгүй гээгүй лүү? Завгүй хэлгүй яах вэ? Гэхдээ найз залуугийнхаа төлөө зүтгэл гаргасан юм. Би их удаан бодсон шүү. Чи үргэлж миний таалалд нийцүүлж байсан, харин би ачи чинь хариулаагүй. Аахгүйсэн юм чинь хүлээж аваагүй шүү. Тийм шүү. Шуудхан татгалзаад байхдаа яах вэ? Хүнийг эвгүй байдалд оруулаад л. Нэг цох зүгээр дээ. Баярлаа. Чи тусалж байгаа болохоор амжилттай болох бол та. Жуниана. Аха. Чамаг энд ажиллаж байгаа гэж дуулсан. Энд л байгаад байсан хэрэг үү? Тийм ээ. Дунжуу намайг ажлаа сайн хийхгүй бол хална гэж айлгаад байсан юм. Тийм шүү, тийм. Сайн л ажиллах хэрэгтэй. Та хоёр сайхан зогсож байна шүү. Тийм байгаа үз. Харалт. Аваа, та сэтгүүлчдийг явуул л да. Золигч нь. Энийг чинь сурталчилгаа хийх гэдэг юм штэ. Энэ золиг энийг ээж мэдэхгүй шүү. Тийм шүү. Ханаргын ачаар амралтын газраа сайн сурталчилж чадах бол та. Аха, би үдшилтгийн танхимыг чимгэлж байгаа. Та үзэх үү? Намайг уучлаарай. Ээж. Малын эмч гэхээр сургуулаа яасан? Тэр байна. Гэрт нэг ажил гарсан. Энэ ажил маань их сонирхолтой шүү. Амралтын газарт ажиллаж байгаа хэрэггүй. Үгүй тийм биш. Энд морь сургагчаар цагийн ажил хийж байгаа. Дунжуу энд ажиллаж байгаа. Чи мэдж байгаа юу? Тийм ээ. Ажлаа сайн хийж байгаа гэж их магтуулж байгаа. Уулзсан байх нь. Гэхдээ эндхийн цагийн ажлыг Дунжуугаас хамааралгүй хийж байгаа. Тийм үү? Нэрээ би хаавтай чинь морин тариулгын газарт уулзсан. Манай морийг ч гэсэн хариуцж байгаа юм байна лээ. Нөгөө намайг энд ажиллаж байгааг манай аавд битгий хэлээрээ санаа нь зовх бах. Танаас гуйж гин. За. Ханаад хүрчихсэн бололтой. Зүгээр дээ. Би өгөхийг хүссэн юм аа. Зүгээр л ав. Тэр үед манай Дунжууд л хэцүү байсан гэж бодож ээж нь чамд муухай хандсан байна. Ээжигээ уучлаарай. Зүгээр дээ. Ингээд уулздаг байжээ. Сайхан байна шүү. Сайхан үнэр гарч байна. Даажи энд ажилт юм байна лээ. Цагийн ажилтан гэлөө. Ээж нь чамайг тэрэнд туслаасай гэж бодож байна. Аавд битгий хэлээрээ. Чи зүгээр гэж юу? Олон жил өнгөрсөн шүү дээ. Зүгээр дээ. Жиньонтой урагштай байгаа юу? Ээж нь чамайг зовхыг хармааргүй байна. Манай ээж хөгшөрсөн бололтой шүү. Дэмий юм санаагаа зовоогоод л би өөрөө бүгдийг зохицуулчихнаа.
Та сайн байна уу? Би та хоёрын болзаанд саад болоогүй зү? Удаа уулзсангүй шүү. Бүрч хөөрхөн болчихж. Та ч гэсэн ахтай хамт бүгдээрээ хоолнд орё гэж одоо захиалга өгчихсэн байгаа. Та ч гэсэн явна үсттэй. Яадаг үлээ. Би Дунжуугийн автаа оройн онгоцоор явах бах. Юу гэсэн үг вэ? Маргааш үдшилэг болох гэж явахад яагаад явах гээд байгаа юм? Өвөөч нь танаа аавыг дуудах байхад. Ийм чухал ажлыг өөр хүн даатгалтай биш дээ. Чи оролцох хэрэгтэй. Аава. Юу ерөнхий захирал. Би захирлын хөвд нээлтийн ёслолд оролцох нь дээр биш гэж юу? Хан дарагд бүгдийг даатгах гэдэг чинь Үдшилэг бол аяндаа болчих нь шүү дээ. Шинэ ажлыг чамгүйгээр эхлүүлж болохгүй бол одлын гэж байна. тэрч тийм л дээ. Би одоо досол хийх гэж байна. Ойлгосон бол тасаллаа шүү. За юу? Амт таван шүү. Бал бурамл гэсэн үг. Яадаг үлээ. Тантай ярих юм зөндөө байсан юмсан. Шинэ ажлаас болоод яаралтай явах хэрэгтэй болчихлоо. Үдшилгийг дуусгаад би Сөүлд яваад очие доо. Сайхан үнэртэж байна. Хичнээн удаа залгасныг мэдэж байна уу? Яагаад утсаа авдаггүй? Тэр байна. Шар харигны газарт орхичихж. Чи яагаад ташигчаад байгаа юм? Тэгэд хашигчгүй байх уу? Хичнээг санаа зовсон гэж бодно. Аав чинь чамайг энд байгааг мэдэж болохгүй үстэй. Мэдвэл өө юм болно гэж бодсон юм. Би ээжтэй уулзсан. Удаан хугацааны дараа уулзсан чинь гоё юм лээ. Явчихсан гэлөө? Яаж мэдсэн? Юнхаа хэлсэн. Үдэж үгүй гэж бодож байсан юмсан. Чи яхаараа манай ээжийг үдэж өгдөг? Хар цам зөмсвөл илүү дээр юмсан. Чамд харанг илүү гой зөгтгий. Явлаа. Хоцрох нь байна. Сайн хичээгээрэй. Чи хичээсэн болохоор бүх юм сайхан болно. Хоол үлдвэл савлаад аваад ирэхгүй юу? Болох уу да? Хувцсан сайхан зөгч байна. За өвөө. Дуучны яасан сул байхыг чухал ажил хариуцсан хүн байж. Үдшилтгийг аав зохион байгуулчих шүү дээ. Танаа аав завгүй болохоор үдшилтээр очиж чадахгүй. Тийм болохоор чи дүний группийг төлөөлөд зочдоо сайн тайлаарай. Тэр чинь юу гэсэн үг вэ? Би ганцаараа яах болж байна? Энэ хугацаанд сайн л байсан шүү дээ. Зочид угтаж явах хэцүү ажил биш. Ирж байгаа зочидтой сайхан харилцагтал болно. Гэхдээ л Чи их сайн ажиллаж байна. өвөн баярлсандаа нисхээс наагур байна шүү. Найз залуугийнх нь ажил гээд их сэтгэл гаргасан байх шүү. Ажилтнаа нь бүгдийг мэдээд хийж байхад дарга чинь юу ч хэлэхгүй байна уу? Түр байраас сольчихсан юм аа. Би даргана л да.
Хаана савсан? Туркээс авсан. Турк нэ? Огт өөр газар шиг болчихсон байна шүү. Энэ аяг тавгийг би Туркээс авч ирсэн юм аа. Гоё яагааз? Би ажиллаа тусгах юм. Их гоё үдшилэг болох бололтой. Их олон хүний хүч хөдөлмөр шингэсэн шүү дээ. Та бид хоёр урдих шигэ байж чадахгүй ч арай чөлөөтэй байвал. Тэгвэл Гэхдээ бид найз болж чадахгүй байхаа гэж бодож байна. Тухгүй чигээрэл байг. Ажлаа энтэй холихгүй болохоор санаа зовлтгүй. Дунжуй хичээсэн. Үдшилтгийг нь сайхан байлгаж өгөөрэй. Бодж байснаас илүү хол юм аа. Ямар газар гэхээр ийм эмх замбрааг байдаг байна. Та ийм газар амьдрахаар өвчин тусдгүй эргүү. энэ хорвоо хаашаад эргээд байна да. Хүмүүс зөв зүгээр байгаа юм хайж байдаг. Жилийн турш ажил хийлэгчгээд хөлсийг нь өвдгөө хүнч байдгийн. Аха. Та хүнтэй үерхэж үзээгүй гэлөө. Нэр нү. Жаах юм бэж. Хой чи хүн төвгөдад ойлго хордоо яв. Би дуртадаа энд ирсэн юм бишээ. Тэгвэл ядаж хурууныхаа хийг дарчих. Би их чи ажлын хөлсийг авах хүртлээр эндээс явахгүй. Намайг даа ингэдэг мэдж байгаа биз? Хой би яасан гэж хурууныхаа хээг дарах юм бэ? Би л танаа ихчээс мөнгө авах ёстой байх шүү. Чи Форест гэдэг морийг эдний үсттэй. Одоо болно. Аха, наадах чи ажилтг юм уу? Жаахан чөлөөтэй байл да. Юу вэ? Энэ одоо юу юм? Их чи ажлын хөлсний оронд авсан юм аа. Интернетэд тавьж зардаг юм билүү гэдэл. Тэр будаа агшаагчийг бариад зогс. Сайн бариад зогсоорой. Энэ удаа халамжтай нөхрийн дүр гаргах хэрэгтэй шүү. Илүү чөлөөтэй. Яа ямарлын газрыг хариуцсан захирал хан Дунжуй байна. Та бүхэнд DI амралтын газрын бизнес төлөвлөгөөг танилцуулъя. Их сайн байсан шүү. Чи өнөөдөр мундаг байсан. Юу болоод өнгөрөвдөө? Нэг мэдгэл дуусчихсан байна. Зочид хүлээж авах амаргүй ажил.
Анхныхаа ажлыг амжилттай дуусгачихсан чинь ямар мэдрэмж төрж байна да? Би энэ хугацаанд дэндүү сэтгэл амар амьдарч байсан да. Харамсч байна. Мэдхгүй юм да. Янз бүрийн юм бодогдож байна. Өвч нэх баярлах байх та. Тусалсанд баярлаа. Тийм үү? Талархаж байвал хоёлаа болзоонд явъя. Тэгье. Америкт сурч байхад хамт суралцаж байсан найз маань хүлээн авалт хийх гэж байгаа. Хамт явна үсттэй. «30 минутын дотор энэ амралтын газраас явах хэрэгтэй. Тэгээд халуун шүршүрт орж хүүтэн шар айраг уугаад унтаж амраарай. Ойлгов уу? Их зүдэрсэн шүү. Нүдээр хараагүй ч үдшилэг сайхан болсон байх. Морин тархины газарт ажилласан цалингаар авсан. Үнэтэй биш л дээ. Гэхдээ чамд цагаанаас илүү хар өнгө илүү гой зөгтгийм. Ийм юм авахтаа яах вэ? Яах гэж өнөөдөр ирсэн? Сайхан болж дууссан. Тийм ээ. Та чи яасан? Манай ихч болзоонд явсан. Энэ цэцэг хэрэггүй? Ямар цэцэг юм болоо? Таалагдахгүй байна уу? Гүй. Таалагдж байна. Яг миний сонирхдаг цамц байна. Тэгнэ гэж мэдсэн юм аа. Би харамсаа яг тохирно гэж бодсон. Жиж орол дээр байхдаа нэг ийм цамцтай байх хэрэгтэй. Гэгээлэг штэ. Надаас асуух юм байхгүй юу? Надад байна. Хэдэн удаа хүнтэй үерхэж үдсэн? Нэг, хоёр, гурав, дөрөв, тав, 6. 6? Үнэхээр 7, 8. Анхны хайртайгаа хизээ учирсан? 15 настай байхдаа өөрөөсөө 3 ихч, нэг эмэгтэйд сайн болж байсан юм. Их дотно. Америкт бол сүртэй юм биш шүү дээ. Тэгвэл та бүгднтэй нэг дотно байсан хэрэггүй. Яах вэ? Тэгэж бодсон л доо. Хүүхнүүд зүгээр өнгөрүүлэхгүй тодорхой. Яасан гэж хүнтэй үерхэж үзээгүй байх вэ? Тийм биз дээ. Харамсалтай нь тийм сайхан үерхэл байгаагүй. Ажил хийж, хичээлээ хийж зав гараагүй. Тийм байсан ч хамаагүй. Таны сайн хүн чинь биш дээ. Долдугаар анги төгсөв. 고마워요 아저씨 너무 이뻐요. 너 내 스타일 아니거든. 너도 내 스타일 아니거든? 머리랑 화장이 어떻게 한다 쳐도 그 납작한 가슴은 어떡할 거야? 이거다. 뭐?
돼. 한동주 인생 한동주가 살고 이다지 인생 이다지가 사는 거지. 저기 아저씨, 저는 아빠 기다리시거든요.